Өөртөө дүгнэлт хийж, алдаагаа хүлээн зөвшөөрч, дотоод хүнтэйгээ харилцана гэдэг бол хоёр хүний төлөвшил, сэтгэлийн амар амгалангийн үндэс. Нэгт өөртөөгөө ажиллах нь амар амгалангийн түлхүүр өдөр бүр үйлдэлээ нягтлах нь гов. Сэтгэлийн толио арчиж буй хэрэг юм. Гэмшил уучлал гэдэг нь бусдад зориулагдсан үйлдэл биш. Харин өөрийнхөө сэтгэлийг хүнд ачаанаас чөлөөлж, дотоод зөрчилгүй амьдрах боломжийг олгодог. Хоёрт өөрийгөө хайрлах ба бусдыг хүндлэх холбоос өөртөө чин хайртай хүн бусдыг хүндэлж сурдаг. Өөрийнхөө алдаа, оноог хүлээн зөвшөөрч чаддаг хүн бусдын алдаанд ч бас уужуу хандаж хүндэтгэлтэй харилцах чадвартай болдог. Энэ нь хуурамч баг зүйлгүйгээр чин сэтгэлээсээ харилцах суурь болдог байна. Гуравт сэтгэлийн дуудлага ба чин сэтгэл хүний шахалтаар эсвэл бусдад харагдахын тулд гуйсан уучлал нь хөндий, үн цэнгүй байдаг. Харин таны хэлснээр би өөрөө л хийх ёстой гэж ухамсарлах нь тухайн үйлдэлийг амьд утгуучиртай болгож байгаа юм. Энэ нь хүнийг гадаад хяналт, боддоод хяналт шилжүүлж буй хэрэг юм.